Азийн дэлхийн хамгийн том газар нутагтай бөгөөд хамгийн их хүн амтай төв. Нийт 4458 сая км хавдраа талбайтай бөгөөд дэлхийн хуурай газрын 30%-ийг эзэлнэ. Хүн ам нь 4.8 тэрбум орчим бөгөөд дэлхийн хүн амын 60%-ийг эзэлдэг. Хойд талаараа хойд мөсөн далай, зүүн талаараа намхан далай, өмнө талаараа энэтхэг далай, баруун талаараа Европ, Африк твтэй хэлдэг. Каспий тэнгис, Кавказ нуруу, Хар тэнгис нь Аз ба Европт заагдана. Аз нь зүүн Аз, Төв Аз, Өмнөд Аз, зүүн өмнөд Аз, баруун өмнөд Аз гэж бүсэд хуваагдана. Хамгийн өндөр бол Эверест нь 8848 м, хамгийн том нуур Каспий, хамгийн урт гол Ямцзын мөрөн, хамгийн том цөл Монгол Хятадын говийн их элсэн цөл, хамгийн нам цэг нь 430 м Сүнсэн тэнгис хонхорт байдаг. Аз твт экваторын уур амьсгалаас хүйтэн туйл уур амьсгал хуурай цөлийн чиглэг хуурай бүх уур амьсгалын бүс. Аз твт 49 улс орсдог. Хятад энэтхэг гэсэн хамгийн их хүн амтай улсууд бий. Будда Христ шашин шүтэн. Шар арстан годлох бөгөөд хар цагаан арснууч бий. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх Япон, Өмнөд Солонгос, Сингапур хурдтай хөгжиж буй Хятад энэтхэг улсууд байна. Байгалийн баялгаар Араб, Катар, Оросын албаны улс, Казахстан улсууд тэргүүлнэ.